За тэгэхээр би 24 клубээс мэдчилж байна. Би ээлжид бичлэгээ та бүгдэд төрөгч байна. Өнөөдөр 5 дахь өдөр IPO гэдэг үгүүдийг та нар хүмүүс мэдэх бах. Одоо хөрөнгийн зах зээл дээр хэрэглэдэг IPO гэдэг байна. ICO бол энэ крипто валютын зах зээл дээр хэрэгжилж байсан. Үүний дараа бол 17 онд бол ICC маш их хөрөнгө оруулалт татж олон компаниуд ICO гаргаж оролцож байсан байгаа крипто валютын зах зээл дээр. Үүний дараа бол Binance бирж гарч ирснээс хойш энэ IEO буюу биржийн зоосны анхдагч санал гэдэг Initial Exchange Offer гэдэг энэ төрлийг бол маш их хөгжүүлж ирсэн. Нэлээд олон төслүүд гаргаж ирсэн байгаа. Та бүгд Binance биржийн одоо сайт руу ороод үзэхэд бол ойлгомжтой харагдана. Дараагийн хэлбэр буюу одоо энэ decentralized finance гэдэг ийм хэлбэр рүү орж эхэлж байна. IT болон крипто валютын компаниуд энэ decentralized finance гэдэг нь бол энэ төлөрсөн бус санхүү гэсэн утгатай үг байгаа. Яагаад ийм хэлбэр рүү орж ийнэ гэхээр энэ блокчейн технологи өөрөө бол маш хурдан хөгжиж байна. Блокчейн дээр бол төлөрсөн бус бирж, төлөрсөн бус аппликейшн нэгнээс хийх тал дээр бол сүүлийн энэ 18 оны дундуураас бол маш их ажиллаж ихсэн нэлээд олон төслүүд бол ингээд амжилттай сайн ажиллаж байна. За энэ график дээр та бүгд харж байна. Энэ 12 сараас өмнө бол нийт одоо энэ 12 сараас өмнө нийтийн зах зээл дээр буюу энэ төлөрсөн бус санхүүгийн зах зээл дээр бол 650 сая долларын хөрөнгө оруулалт компани төсөлд оруулж исэн бол мөнгөө байршуулад энд бол битүүмжсэн буюу төгссөн байсан бол яг өнөөдрийн байдлаар буюу одоогоор ингээд нийт 882 сая долларын хөрөнгө энэ дээр байршиж байна. За энэ дээр MakerDAO нь бол давмгаалж байгаа. Бараг 57% буюу 59%-ийг бол эзэлж байна. Ямар салбар дээр одоо энэ хөрөнгө байрсан талаар ингээд би та бүгдэд үзүүлнэ. За энэ төслүүдийг бол хамгийн дээдлэлт нь бол MakerDAO байна. 511 сая доллар өдрийн одоо ашигтай үйл ажиллагаа яг энэ төслийнх бол 3.3% байна. Нэг өдрийнх штэ. Тэгэхээр ямар ашигтай төсөл байна гэдэг нь харагдаж байна. Яг энэ одоо төслүүдтэй холбоотой бол токенууд гаргасан байгаа. За дараагийнх нь Synthetix байна. Ethereum дээр суурилсан. За энэ бол ZL derivative буюу хөрөнгөний хэрэгслүүд дээр 152 сая доллар байршиж байгаа ч Compound байна. Lending. За ингээд Instant App, Uniswap, DYDX, Bancor, Lightning Network, BZX, WBTC, Neo Network, Kyber, Set Protocol, DTX, Nexus гэдэг ингээд Agor гэдэг ингээд 21 ийм төслүүд бол явагдаж байна. Энэ дээр бол төлбөрийн хэрэгсэл ZL, Decentralized Exchange буюу төлөрсөн бус exchange төлбөр одоо хөрөнгөний юм дээр ингээд байршсан харагдаж байна. Айл болох би түргэн хурдан ярихыг бодъё. Цаг хэмнэхийн тулд. За энэ лендинг дээр ямар төслүүд байна гэдээ харахад ингээд саяны төслүүдээс ингээд англиад үзүүлсэн байгаа. Зээлдэг энэ дээр бол би тодорхой хэмжээний токен аваад ишээ хөрөнгөө оруулаад энэ төслүүд зээлээд хүүлнэ гэсэн үг л дээ. За индекс гэдэг ингээд төлөрсөн бус биржүүд бол Uniswap, Bancor, Kyber гэдэг байна. Derivative буюу хэрэгслүүд байгаа. Санхүүгийн хэрэгслүүд. Төлбөрийн хэрэгсэл дээр Lightning Network, XDAI, Coinex байна. За энэ хөрөнгөн дээр WC, Set Protocol байж байна, Melon. За бид энэ Set Protocol-ын талаар өнөөдөр арай дэлгэрэнгүй ярих бодно. Одоогоор бол 13 дээр байрлаж байгаа. Энэ бол анх гарч ирэхдээ маш их хөрөнгө татаж орж ирсэн ийм сонирхолтой төсөл байгаа. За энэний талаар та бүгдэд ярихлаар ойлгомжтой болчих болов уу гэж бодож байна. За компаниуд 3 дахь этгээдээс хамааралгүй жишээ нь бид бол өөрийнхөө төгрөг ч юм уу валютыг банкнд байршуулад тодорхой хэмжээгээр байршуулсныхаа төлөө хүү авдаг, хугацаатай болон хугацаагүй. Банк чааш нь бизнес болон тодорхой хэрэгцээтэй хүмүүст бол биднээсийн хүнд тооцож байгаагаас илүү хүүгээр зээл гаргаж ингэж ашиг хийлдэгдэг байгууллага байгаа. Тэгэхээр би хинт өгч जैन яаж байгааг мэдэхгүй миний мөнгийг бол банк санхүүгийн байгууллага банк бус санхүү ингээд ашиглаж яах гэсэн үг шүү дээ. Тодорхой хэмжээгээр хүнээс зээл авна, зээл гаргана, мөнгөний байршуулна, хадгална, хүү бодно, зээлээр гаргаад зөрүүн дээр нь ашиглаа гэдэг ийм систем байдаг. Үнийг халаад бол энэ
блокчейн гарч ирсэнээр ухаалаг алгоритм дээр бичээд хүмүүс бол шууд хоорондоо ингээд оролцоод одоо бүртгэлийн дэвтэр гэдэг юм уу блокчейн дээр бичээд явдаг бүх арилжааг гүйлгээ шилжүүлэх нь ийм их түргэн шуурхай шимтгэл багтаа ил тод 3 дахь жигтэйгээд оролцох боломжгүй ийм одоо decentralized finance гарч ирсэн учраас энэ бол одоо хөгжиж байна. Энэ 20 онд бол энэ нэлээд их сайн явах болов уу гэж бодож байгаа. График дээр түрүү үзүүлсэн тийм ээ. 650 саятай байж байгаа сарын дотор он гарангуут 882 сая доллар энэ дээр байршиж байна. За энэ дээр бол SET протокол дээр би жишээ авч үзүүлье гэж ярьсан байгаа. За энэ платформ хөгжүүлж байгаа арилжаач буюу энд оролцсон хүмүүсийн бас энэ арилжааны ямар хэлбэрээр орсон байна. Энэ дээр ямар хүмүүс байна гэдэг ингээд ил тод байж идэг. Энэ хүмүүсийг би дагаж тодорхой хэмжээний сет багцыг авч мөнгөө байршуулж ашигтай одоо хөрөнгө өсгөх боломжтой. За жишээ нь энийг ингээд Ethereum дээр суурилсан сетүүдийг харъя. Робо юу энэ роботын трейдерүүд болох тэр за энэ хүн бол нэлээд сайн трейд хийдэг. Ийм Ethereum-тэй ийм одоо токен дээр арилжаа хийдэг. Хэдэн сеттэй гэж харагдаж байна. Энэ сетэд оролцсон буюу мөнгөө байршуулсан холдрууд бол 306 байна. За тэгээд англиараа энд оролцож байгаа хүмүүсийн одоо рейтингийг үзүүлсэн байна. За энэ робосет дээр би Ethereum-ыг үзүүлээ. Энэ 20 хоногийн одоо Ethereum-ийн дундч дээр үндэслэсэн юм сет. За энийг арай дэлгэрэнгүй авч үзье. За энэ дээр бол энэ сетийг би аваад тодорхой хэмжээний Z токен авч хадгалж зарах ашигтай хувилбараар авах зарах юм үйл ажиллагааг явуулж болно. Энэ дээр болохоор балансчлуулах процесс явагддаг байгаа. Нэг өсөндөө Ethereum USDT доллар болгох, буцаагаад Ethereum болгох юм ашигтай арилжааны хэлбэр буюу юм сет байна. Жишээ нь энэ сет протокол дээр саяны энэ олон жагсаалтууд дээр та нар харлаа ямар хувилбар дээр ажиллаж болох талаар. За ингээд энэ жагсаалтууд нь Ethereum дээр байна. 26 хоногийн дунджийн одоо графикийг ашиглаж энэ дээр арилжаа худалдаа их сет байна. 12 хоногийнх байна, 60 хоногийнх байна гэдэг Ethereum биткойных байна. Төрлүүд нь байж байгаа. Эндээс сонгоод би тодорхой хэмжээний сет рүү оролцох боломжтой. Хөрөнгөний хэмжээгээр энэ үзүүлэлтүүдийг харуулж байна. 7 хоног 3 сараар нийт хугацаанд хэд дахин өснгийг харуулж байна. Бид бол сая энийг үзүүллээ. 20 хоногийн сетийг үзүүлсэн байгаа. За нөгөө нэг нь болохоор энэ сетэн дотроо энэ 20 хоногийн юу руу явдаг compound гэдэг ухаалаг протокол дээр бичигддэг ба. Нэг өсөндөө би Ethereum нэг Ethereum оруулаад энд сет авахд бол одоо автоматар ашигтай арилжиж миний Ethereum-ыг өсгөж өгнө. Өсгөж орж ирсэн долларын бодлогоор compound гэдэг энэ ухаалаг гэрээлөө хийчдэг байгаа. Тэгэд энэ ухаалаг гэрээнээс буцаагаад гаргаад ашигладаг ийм хувилбар байгаа. Зарчмыг би ярихыг уралдъя. Ethereum 12 ийм Cove set яаж ажилдгийг харуулъя. За энэ тасархаад зураас бол энэ 12 хоногийн Ethereum-ийн ханшны дундаж байгаа. За мэдээж энд бол өсөөд ингээд дээшлэж явцсан энэ доошлцсон байна. За яг энэ 12 хоногийн шугамн дээр яаж энэ баланс өөрчлөлтөг талаар би энд ярих гэж байна. За надад нэг Ethereum байна гэж бодъё. Нэг Ethereum-тэй тэнцэх одоо $100 ч юм уу байж байна. За ингээд ханш бол ингэж жоохон доороос өсөлттэй уналттай явж байгаад энэ 12 хоногийн дундаж шугамыг ингээд нэвтлэнгүүд би одоо доллароо мөнгөө Ethereum болгочихж байгаа. За ингээд Ethereum-ийн ханш дээшээ өслөө. Энэ 12 хоногийн дундаж шугамнаас бол мэдээж ханш дээш явж штэ. Ethereum болгоцсон. Нэг өсөндөө би энд тодорхой хэмжээний ханшин дээр авсан байхад миний Ethereum ханш өсөж байгаа. За өсөөд буцаад ханш маань энэ 12-ын дундаж шугамыг
сэтлээд нэвтээд доошоо унах үед бол би эфирмээ зарчиж байна. Буцаад эфирмээ доллар болгочихж байгаа. За тэгэхээр энэ ханшны зөрөөн дээр би бол ашиг хийчихэж байна. А буцаад одоо ингээд доллароо ингээд бариад авцсан. За ингэж доошоо унж байгаад эргээд энэ 12 хоногийн дундаж шумыг нэвтлэх үед нь эргээд яг энэ шиг бэлэн мөнгөөр эфирм авна. За буцаад унахт нь бол эфирмээ зарна. Нэг өсөндөө энэ ханшны хэлбэлцэл дээр ашиг хийгээд миний эфирмийн тоош ирэхийг өсдөг юм үйл ажиллагаа явагддаг юм сет байгаа. Ухаалаг контракттай энэ. За саяны графикийг энэ амьд юун дээр жишээ аваад үзүүлье. За энэ дээр бол би авч болно, зарж болно, ийшээ оролцож болно. За нэг жилээ. Ингээд нэг жилийн хугацаанд. За ингээд надад нэг эфирм байна гэж үү те. За эхлээд за энийг арай багасгаад харуулвал арай итгэх юм шиг байна. Надад нэг эфирм байжээ. За нэг эфирм анх за $307 байсан байна. Хааш ингээд доошо хөдлөлөө яваад энэ 268 дээр орж ирээд за 272 дээр би өөрийнхөө нэг эфирмийг бий гэжтэй энэ нөгөө ухаалаг контракт маань сет маань энэ сет протокол гэдэг компани сетэнд орсон би 272 дээр зарагдчихж байгаа. За тэгээд цаашаа ингээд ханш хөдлөж явж байгаа. Та нарын USDT буцаад эфирм болохыг анзаараарай. За ингэнгүүт 222 дээр буюу арай хямдхан би авчлаа түрүүн мөнгө болгоцсон буцаагаад 222 дээр 1.2 эфирм болгоод буцаагаад авчиж байгаа. Нэг өсөндөө би нэг эфирм дээр болсон ханшны зөрүүн дээр 1.23 болгочихж байгаа. Иймэрхүү маягаар ингээд явна. За буцаад ингээд 264 дээр би зарчиж байгаа. 223 дээр авсан эфирмээ бэлэн мөнгөтэй болцсон гэсэн үг. Тэгээд ингээд ханш 264-өөс доошоо орохлоор мэдээж эфирм болгоно. За 181 ч юм уу 181 дээр би ингээд нөгөө бэлэн доллараароо 1.4 эфирм авчиж байгаа. Ингээд эцсийн дүндээ ямар дүнд ороод ирсэн бэ гэхээр энэ одоо яг хуу нийт дүнгээрээ энэ доллар унсан мэт харагдаж байгаа боловч эцсийн дүндээ миний эфирм өсчихөж байгаа. Энэ 1.5 болчихж байна. А эндээс харахад бол бэлэн мөнгө маань унсан мэт харагдаж байгаа боловч эцсийн дүндээ миний нэгж одоо хөрөнгө бол өссөн байж та. За энийгээ би хадгалж жагаад эндээсээ гаргаад аваад зарах боломжтой. За би энэ дээр авъя гэдэг ингээд оруулж үзье. Тэгэнгүүт энэ MetaMask ч юм уу тодорхой хэмжээний wallet-тэй холбогддог байгаа. Тэр хэмжээгээр би ингээд өөрөө авах юм боломжтой. Ийм айтайхан бизнес байна. За ингээд өнөөдөр биднес та бүгдэд decentralized finance-ийн талаар ярьлаа. Дараагийн удаа энэ compound гэдэг энэ бас төслийн талаар мэдээлэл өгөхийг бодно. За энэ криптовалютын талаар ерөн шинэ мэдээлэл төсөл ашигтай хөрөнгөө өсгөх боломжтой төслүүдийн талаар сонирхож байвал та бүгд манай энэ YouTube каналыг subscribe хийгээд хонхон дээр дарах хэрэгтэй. Нөгөөх нь бол манай энэ пэйж хуудсыг лайк дараад ийшээ мэдээлэл авч явах боломжтой шүү. За ингээд та бүгдэд арилжаандаа болон криптовалютын зах зээл дээр ашигтай ажиллахыг хүсье. Баярлалаа.